Ингээд нүүж юм шиг санагдахгүй байгаа тийм тий. Одоохондоо бол тийм. Австрал дахь хамгийн анхны түрээсийн байрны маань хүм дүртэй танилцгаа. Yay гэрэ. Welcome to home. За юу байна да манайхан яг ингээд л энэхүү байранда нүүж орж байснаас маань эхлээд үдсэн үзэгч байх юм бол тэрэн үнсий та нарыгаа энэхүүхэн би нүүж байна манай влог тавтай морилол гэдээ байх шиг байгаа юм уу гэн. Тэгтэл будын буцах хөдөлгөөн нь таарад ингээд эхлэл видеоны байна. Дуу байхгүй бас учраас би энэхүү ам барьж байна. 4 жил амьдарсан газар гэдэг чинь төчнөө хэмжээний хог цугларсан байгаа. Тэгэхээр энэхүү хог навчнаасаа хэрхэн салж шинэ газар руугаа хэрхэн нүүж байгаа влогт маань тавтай морил. Монгол ардын зөөр зэцүү явуулчихна. Эсхий их газрын нохоо гэдэг. Хураасан юм гаргаал. Бид жоох юм нэхэл. Ой. Харилцах дэлгүүрээс эхлээд хайрцаг авчлаа. Золоо нэг сонио хайрцаг надад очих. $8 аваад ягаан юу ч авчдсан юм чинь дүүрийн хайрцаг баахан тав дэлгүүр эргэн тойрон байж байгаа чинь. Тэгэд нүх болсон чинь хүүхдүүд гүйлгээд бөөлжөөд би өөрөө бас тасралтгүй гүйлгээд толгоо өвтөөд хомхоод олоогоод яг нэг улирал салхиталд таарч байна. 3 сар дуусаад бүх юм 4 сараас гоё болно гэж итгэж байна. Юмаа хураамаараа тэндээс нэг залуу өдөөд ах юм тий. Бурхантай ярьсан юм уу миний? За нөхдөд холбоотой TikTok-оос урсан залхуу хайкнуудаас хаваалцъя. Ийм амсран зангидагддаг ийм хогны уутыг аваад за нэг 10-аас 12 үлгүүр орчим хувцснуудыг нийтэд нь багцлж оронгуудаа үлгүүрүүдээ дотор нь алдахгүй байхын чухал учраас амсраараа сайхан ингээд зангидаад өгөх юм байлээ. Шууд хамгийн зөвүүн нь очиод шууд хийгээл хувцснуудыг дахиж өвлөх шаардлагагүй. Тараа. Дараагийн хайкын юмнуудыг заавал хайрцаглаад авахгүйгээр шууд өөрийнхөө савнд нь ингээ хүнсний скотчоор боглол очоод хүнсний скотчийг аваад баринд нь тавьж хаар маш их цаг хэмнэсэн залхуу сайхан арга байгаа биз. За бас нүүхэд хамгийн их санаа зовдөг зүйл маань шилэн эдлүүдээ яаж гоё хагалахгүйгээр авч явах уу гэж боддог. Тэгэхээр амьснуудтай ингээд хийчихээр айгүй хөөрхөн хамгаалчт юм байлээ. Одоо тэгээд эр нөхрийнхөө амьсандаа багассан шилэн хундагнаас дар суухаас илүү хиймэр сэргийх зүйл үгүй гэдэгтээ олон бүсгүйчүүд бол санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нөгөө нэг гардны хог хайдаг юм уучлууд айгу бий цайтай тийм хэмсэн. Тэгээд нэг мутал хануудаа хийчих айгу алдаг бот байдаг юм байна. Аюул Тэрнээс шийдэж чадахгүй. Хүүгийнхаа хөрхөн хувцнууд ингээд хаяна гэсэн чи амар сэтгэл өвдөдөх юм. Хүүрхөн ордын юм гангу өмдтэй. Ингээ харах юм бол ирмэн айгу тийм Хэвлэг бодвол бүр айгу чанартай. Тэгээд айгу хадгалах юм ихтэй хувцнууд байгаа байхгүй. Цулагийн хэлж байгаа ингээд яг хадгалаад яг яахаа л мэдэхгүй. Гэхдээ ингээд хайж зүрхлэхгүй байгаа байхгүй юу? Бүгд танд хайж байгаа юм тарай. Хайх ч байхад ядаж би нэг donation box олж хийж бодож байна. хаясан дээрээ. Гүй нэрнгэс одоо эднэрийг бол угаас өмсөхгүйгээс хойш хүүшээж. Яаж авах юм? Энд аавна гэдэг шийдсэн мó. Ой нараа. Энэ нэвэлэн готлоо шүү дээ. Биш чаавс наа чинь бүр нөгөө нэг 5 бомоо буугаалч байсан заа ивэлэх. Харалтай миний үг хожоо гот. Миний харалтай ийм хөөрхөн цэцэг хаяна гэж бодолтой. Хэцүү байгаа зү. Ирмүү ивэл хоёрын бичлэгийг үзэж байгаа л. Хэрэв байхгүй болсон бол аав чинь буруу. Би бол I tried. Тэсэг гинэ. Бичлэг хийх гэж байгаа юм уу? Хоёр скутын үнэхээр байгаа. Яаж хаад бид дөрүүлээ дараалаад нэг муухай вирус аваад гүйлгээд бөөлчөөд аяг хэцүү. Тэр маань мөр ингээ хамаг чадлын маань аваа ичл. Өмнө нь хоёр өвцөн болоод яг энэудэд гол хүмүүс өвччихлөө шүү дээ. Уул нь ажлаасаа чөлөө хүлээ авчиад байгаа шүү дээ. Юмд харууллаа. Аа хүч чадалтай болохыг хүлээж. Аавынцэг болсон. Хамсыг болсон тийм. Аваа. Ээжээгээрээ. Окей. Чи биш ээ.
6, Oh 7. my god. No. Би яг юмац хийж явах, нүүж яхад юм өө их юм олбах гэж бодсон байхгүй юу? Хайцсан мэддэхгүй юм бүр манад амар их байна. Зүгээр байснаа гинт алга болсон юм. Тэгээ манай ирмэн амар олон юм балконы цохор шидсэн баха. Say no. За нүгэлээ ямар юм. Чи маргааш дэндээ хүнд юм зөөн шүү заяа. Үнэ? Ирчүүд бүх хүнд юмыг зөөн шүү за. Яа, чам би чамд өгдөгнө. Энэ ханы юм үлдэхний цаг үнэхээр улам өрөвлөдөг юм байна уу гоё харцгаа. Аа. Гой салчтай юм дээ. Тийм шүү. За энэ зургнууд авах гэж байна. Oo. Ямар ч гэсэн гоё салт юм байна. 4 жил бас тогтсон ерөөс унаагүй тий. Нэг ч унаагүй. Энийг үлэгжсэнийг санаж байна. Энд ингээд зөө. За. Ингээд 12 зураг байгаа за. Бол ингээд Он цагийн дараа он гэх юм уу? цагийнхаа дараалалаараа ингээд юм 12 зураг. Чи хайр юм аа? Яа, ерөөхдөө юмудаа баглаад авчлаа. Тэгтээ өглөөс нэлээ хийх юм үлдлээ. Аа, бас нэлээ тамиртаад. Тэр амар ядарч байна нэр гэсэн. Ингэртэй онж байгаа юм эсвэл. Оо тийм биш тий. Нүүлтийн өглөө. За нүүлээштэй андуудаа гэж. Нэсрэ бил аваад тэр энийг аваад. Нүүлэгч сүтгэж. Ирмүнэ. Тавтаймаар л үрэмээ. Дурсан бүтээх ном. Чи хөөрхөн шүү за? За. Чи хайр шүү за? За. Чи хайр шүү заяа. За. Мундаг бай шүү заяа өнөөдөр. Дургүй нүгөө юу та? Да. За. Сайн байна. За ямарчсан ерөнхийдөө юмнуудаа сайхан баглаад одоо ерөнхийдөө гаргахад бол ерөнхийдөө бэлэн болчлоо. Тэгээ бидэд одоо хүргэлтийн компаниар нөхөр болсон. Тэгээ энд байдаг найз нөхд маань бид нар очиод тусалж шүү амралтын өдрөөр нүүж амч ямар ч асуудалгүй шүү гэсэн. Тэгээд битэрийн боддог бодол нь болохоор хүний амралтын өдөр гэдэг бол хамгийн чухал өдөр ялангуяа тэг ингээл гэр бүл мөлтөд зарцуулна тэг хичнээн 4-5 хоног амрах байсан ч хамаагүй нэг өдрийг аваа авчиж гэдэг бол өөртөөхөө мөнгөийг хэмнэх гээд бусдын цагаас суулгаалж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөдсэн. Тэгээд бид хоёр хоёлоо өөртөө зөөчин би зөөчнөө хайраа гэд би бас амар өөртөө ихтэй байсан боловч хоёр жижигхэн хүүхэдтэй бүгдийн зүүн гэдэг бол тэ 4 жил нэг ч хоогоо хаяагүй айл гэдэг бол бас жоохон худлаа байсан учраас энтхийн нэг Монгол хүргэлтийн компанийг бүглсэн байгаа. Удахгүй ирэх бах. За тэгээд бид нэр болохоор энэ хавьяасаа нүүхгүй энэ хавьдаа ингээд уг нь бол үлдэх айгу сонирхолтой байсан. Яагаад гэх юм бол энэ арайд айгу дуртай байхгүй юу? Одоо манай 2 бедрумаас 3 бедрум Монголоор 4 өрөө байрлал нүүе гэж бодох юм бол нэлээд хөөрхөн бас зардал гарах гэсэн сарын $1000 дор хаяж нэмэгдэх байсан. Тэгээ явж байгаад энд байдаг thanks to Oyukai. Тэр охин маань болохоор ингээд манай энэ хаврын хурж ирээд нэг инспекшн хийгээд үзээч. Тэгээ байрны рент ямар төлөх гэж амьдарч байгаа штэ. Тэгээд илүү гоё цэлгэр айгу дэжгүй байд штэ гэд тэгэхээр за окей. Гэхдээ байр хямдхан байна гэдэгт одоо нэг тийм шалтгаан байх хэрэгтэй даа гэдэг. Ямар ч заа очиод зөвхөн байраа биш ингээ эргэн тойрны айрыгаа харж байгаа шүү дээ. Ямар хуу хүмүүс байна. Нэтэрэ гээд тэгэл сургууль дээр нь очиж үзээл ингээ за яха окей болж байна гэж битээр шүдээд тэгээд тэнд ингэж байр хасаар агаад одоо болохоор зэрэг одоо East-ээсээ Мельбурнийх East-ээсээ West рүүгээ нүүж байгаа байхгүй юу? Би зүгэлж байгаагаа би зүг чигийн баримжааг үнштэй. Тэгээд одоо монголоор хэлэх юм бол төвийг нь талбай төв шүдэн гэж авч үзэх юм бол манайх нэг 4 зам тэбэд андуу тавьсан амьдэрдэг байж байгаа. Нөгөө зүүн 4 замын одоо юу гэдэг чинь тийм кино ультур гачуурт руу төгсөж байгаа. Засвал өгөөл рүү авч үзвэл яраг мөг руугаа явж байгаа ч юм уу тийм. Тиймэрхүү зайд очиж гин гэсэн үг. Тэгэхээр одоо хамгийн их өөрчлөлт гарах зүйл нь зоологийн ажил манай яг одоо энэ байгаа байрнаас явхад Google Map дээр 30 минут гэж гардаг байсан бол одоо очиж байгаа газар маань 40 минут гэж харагддаг. Гэхдээ хурдны замаас гарч орохдоо өглөө айгу төгжирдэг гэсэн. Тэгэхээр тэрнээс бол арай их урт явах болж байгаа. Өөр өөрчлөгдөж байгаа зүйл хэм бол ивэлийн сургуулийн харахгүй солигдох шаардлагатай болсон. Тэгээд би нэлийн судалгаа хийж үзээд гол нь ивэлийн сургууль дээр маш их судалгаа хийсэн. За тэгээд энийг өөр дараа нэг подкаст болгоо ярьчих заяа. Тэгээд ямар ч одоо байраа илүү томруулаад гэхдээ энд одоо байгаагаас илүү хямдруулж байгаа гэж
ойлгож болно. Тэгэхээр дараагийнх дээр чадвал хүм төр ч юм уу тэр айрынхаа талаар юм гоё аргасан гоё влог оруулъя. Тэгэхээр илүү сонирхож байгаа хүмүүс ахмал би бас тэр хавцаа монголчууд цөөхөн мэт юм лээ. Тэгэхээр тэр хавцаанаас монголчуудтай болъё гэж бодож байна. За тэгээд одоо энэ сайхан бүх юмыг гаргаад нүүцгээе. We don't talk anymore. We don't talk anymore. We don't talk anymore like we used to do. We don't laugh anymore. What was all of it for? За энэгээр нэг манай юм ямар ч бүх юмудаа гаргацгаа одоо ийшээ оруулчих болох гэж байна. Ингээ гэрийнхаа бүх тавилгыг нь хүмүүст өгөө явуулчихлаа. Is that okay? Нэрээ одоо манайх ямар ч тавилга байхгүй. За бараг ачаа баглаагаа сайхан гаргаад дуусчих юм да. Тийм үү? Ямар ч энэ байранда ингээ нүүж юм шиг санагдахгүй байгаа тийм тий. Одоохондоо бол тийм. Цаанаасаа нэг энэ яг ингээд бүр гэр болцсон байгаа байхгүй тий. Нэг тийм жоохон сайд. Тий. Тэр яг хамгийн анх ирээд орсон байр маань тэгэл энд яг ирснээсээ хойш Австралид амьдрал маань ер нь өрнөссөн тэгээд. Одоохондоо л нэг тийм айхтар нүүж байгаа гэсэн мэдрэмж 100% бол байхгүй л. Тийм. Тэг хүмүүстээс саяхан л юм шиг санагдаж байгаа хэрэг ингээд оо Австралид ирлээ анхны апартмент төрөөсийнхаа байрны туурыг хиймээ гэж хэлсэн тийм. Тэрийг үзсэн ч юм сая хөөрхөн байсан байна. Манайх их зэгцтэй байсан байна. Цөөхөн зүйлтэй байсан байна. Ялчгүй нэг хүүхэд хоёр хүүхдийн ялгаа бас байна тийм. Тэгээд энэ байранд маань үнэхээр Австралид ингэж гоё ланд хийхэд айгүй гоё хүлээж авсан байр маань үнэхээр гоё байж тэг гуруулаа орж ирээ дөрүүлээ болоод гарч байгаа юм байна. Дипломо өртлөөд гарч байгаа юм байна. Дараагийн байрнаасаа 3 5 олж гарах болоо. Йоо за болно. Хоёр бед өрөөмөөс хоёр хүүхэдтэй гардаг бол дөрвөн бедрүүмээс дөрүүлээ гарч ирлээ. Тэр хүүхэд. За тэгээ дараагийн бас орж ирж байгаа хүмүүс анхаараарай. Эндээс ингээд амбул нэмээд гарт юм биш үү. Айгуугой талархч байна. Тэгээд манайх энэ байранда бас гоё энерги үлдээсэн гэж бас итгэж байна тий. Дандаа л хөөрхөн хүүхдийн нээсэн тий. Муухай хэрүүл уруулгүй зодоо нүдэггүй сайхан л амьдарч байна. Гойсон. За тэгээд баярлаа тий. Тийм тэгээд үнэхээр байртаа үнэхээр их баярлаа. Үнэхээр гоё тухтай сайхан байлаа. Тэгээ хавторн баярлаа. Үнэхээр гоё яриа шүү. Шинэ очиж байгаа газар маань бас бидний аягүй сайхан ээлтэй байна гэж найдаж байна. Тэгээд тэрнийг бас дараагийн планетаас харуулъя те. Яа. Bye bye. Гэртээ ирлээ. Готлон баба минь готлон тайлаарай. Манай хах энэ манай тайсаг. Анхудаа хаусанда ирж бай. Хармаар байна. Хоёрлоо.
наадгаа сайн бодох хэрэгтэй шүү.